хуралдаан бол бас өдөөс өмнө хуралдаан эрс үрдсэн бүрдээгүйгээр нэлээд асуудал юмнууд бол үүссэн. За надад 32 гишүүний гарын үсгтэй бичиг ирсэн. Тэр бичгэн дээр бол улсын хурлын дарга засгийн газрыг огцруулах бичгэнд гарын үсэг зурсан учраас ашиг сонирхлын зөрчил одоо үүсэж байна. Тийм учраас бол одоо энэ асуудлыг шийдэд дуустал энэ 32 нэр өхий гишүүн бол чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаанд орохгүй гэсэн юм бичиг ирсэн. Улсын хурлын дарга гэдэг бол улсын хурлын гишүүний бүрэн эрх нь бол хэвээрээ байж байгаа. Тийм учраас би хууль санаачлах, дотоод санаачлах энэ эрх бол надад бий. Тийм учраас маргаашаас эхлээд чуулган бол одоо хэвийн журмаараа бол үргэлжлэнэ. Харин яг засгийн газрыг огцруулах асуудлыг хилцэхэд бол санаачилсан гэдгээр нь одоо энэ ашиг сонирхлын асуудал байна гэх юм бол дэд дарга нарын нэг нь удирдаад явхад бол болно. Тийм учраас чуулганы хуралдаан бол одоо хэвийн үргэлжлэн шүү. Энийг бас гишүүд зөв одоо ойлголт аваарай. Би энийг албан ёсоор бас энд хэлчих зүйтэй гэж бодож байна.